За сайн байна уу? Та хэдэд би төвшин тогтоох шалгалтыг онлайнаар үнэгүй бие даан яаж өгөхийг зааж өгөх гэж байна. За хэрвээ та сургалтын бүртгүүлэхийг хүсэж байгаа бол чатаар явуулсан холбоосоор ороод эсвэл миний энэ Zoe English Teacher гэдэг профайл руу ороод энэ дээр Linktree Zoe Tutor гэдэг линк байгаа. Энэгээр орноо. За оръё. За тэгэнгүүт энэ сургалтын мэдээлэл байна. Үнэгүй жоох материалууд байна. Үнэгүй төвшин тогтоох шалгалт гэж байгаа. Энэ дээр дараад оръё. Энэ болохоор Preply.com гэдгээс үнэгүй өнгөдөг төвшин тогтоох шалгалт байгаа байхгүй юу? За тэгэхээр бид нар яах вэ гэхээр хамгийн түрүүнд Start the test гэдгийг дарна. Эхлээд хэдэн алхам хийх байгаа. Тэр алхмыг болохоор би одоо заагаад өгье. За дахиад let's start гэж гарч ирж байна. Энэ дээр дэмээд How good is your English? За таны англи хэл хэр сайн бэ гэж байна. Та тэгэхээр өөрийгөө дүгнэн гэсэн. За би жишээ болгоод 3 гэж барьчих. Тэгээд ок. За let's start with 12 elementary level questions. За одоо болохоор анхан шатны 12 асуултаар эхэлцгээе гэж байна. Тэгэхээр continue гэж дараад асуултууд нь хариулаад явна. За тэгээд асуултын хариултыг сонгохоор автоматар дараагийнхаа асуулт руу ордог. За энэ дээр би жишээ авч байгаа учраас I don't know гэж хариултыг сонгох чинь. Тэгэхээр дараагийнхаа асуулт руу орж байна. За I don't know. За ингээ бүгдийг би дарчих. I don't know гэдэг. За ингээ шалгалтаа хийгээд дуусны дараа submit гэж орж ирнэ. Submit дээр дараад We have got your results. За энэ дээр хамгийн гол нь sign up буюу бүртгүүлэх байгаа имэйлээрээ. Тэгжээж та өөрийнхөө төвшин тогтоох хариуг авна гэсэн. За энэ дээр би sign up гэж дараад мэдээж юм бүртгүүлэх хуудас гарч ирж байна тийм. Sign up as a student гэж сургачаар бүртгүүлэх. За та continue with Google гэдэг Gmail-ээрээ хөтлөгчүүлэгдэхгүйгээр байгаа бол эсвэл Facebook гэж байна. Тэгээ нэр, имэйл, пассворд та өөрөө хийгээд гараараа хийгээд бас sign up гэж хэлнэ. За би энэ дээр continue with Google гэдэг даръя л тоо. За тэгэхээр намайг шууд бүртгүүлчих чинь тийм. Энэ дээр ингээд миний зураг гарч ирээд бүртгүүлсэн гэсэн. За тэгээд your level is beginner. Таны төвшин бол анхан шатныхаа наа гэж тэгж биш шүү. За тэгэхээр энэ A0, A1, A2 гэдэг нь анхан шат. A1, 0, 1, 2 болохоор анхан шат гэж байгаа гэсэн. За тэгээд төвшин тогтоох шалгалтыг өгчүүд та энэнийхээ скриншотыг хийгээд над руу явуулна гэсэн. За тэгээд баяртай.